2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр баталсан эрүүл мэндийн спортын сайдын тушаалаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссийн журмыг шинжилэн баталсан байдаг. Тус журмын дагуу аймгийн засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг байсан бол дээрх комисс бий болсноор эрүүл мэндийн газрын шинжээчид материалаа бүрдүүлэн өгч ажлын албанд хилэлцүүлээд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссийн хурлаар оруулж зөвшөөрлөө авах шат дараалалтай болсон гэдгийг хурлын үеэр нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үргийг төр орлон гүйцэтгэгч Тунгалаг Тамир онцолж байлаа. За ингээд комиссийн анхны хуралдаан сая боллоо. За энэ хурлаар болоод ирэхээр энэ эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссийн үйл ажиллагааны чиглэлийн тухай за мөн ажлын алба ажиллах за мөн шинжээчийг сонгон шалгаруулах гэсэн ийм асуудлуудаар ярилцаж за өмнөх комиссийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцлээ. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах энэ зөвшөөрлийн комиссийн үйл ажиллагаа бол өмнөх комиссийн үйл ажиллагаанаас арай өөр чиглэлтэй болж байгаа. Юу гэхээр энэ комиссд бол доороо бол ажлын албатай байна. За энэ ажлын алба бол эрүүл мэндийн газар зохион байгуулагдаж ажиллана. За ажлын албанд бол шинжээчд бас ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ шинжээчдийг бол яг энэ журмаар бол 21 хоногийн өмнө орон нутгийн хэвлэл телевизээр зарлаж энэ шинжээчдийг сонгон шалгуулж авнаа. За тэгэхээр шинжээч ямар үүрэгтэй байх вэ гэхээр энэ эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах байгууллагуудын анхан шатны үнэлгээг хийхээр байж байгаа. За энэ шинжээчийн үнэлгээнд дээр үндэслэгдэж ажлын эрүүл мэндийн газар дээр байгаа ажлын алба төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж за ингэж авсан төсөл хөтөлбөрүүд нь бол энэ эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссийн хуулиар орж за ирэх авч ингэж ажиллахаар болсон байгаа. Дээрх комисс нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, цаашид баримтлах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон тусгай зөвшөөрлийн бодлого зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгүй болгох талаар санал боловсруулах, захиргааны төв байгууллагын дэргэдэх ажлын албанд хүргүүлэхээс гадна тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах зэрэг үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэндийн спортын сайдын тушаалаар батлагдсан журамд комисс нь аймгийн засаг даргын дэргэд зохицуулалт хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж улиралд 1-2 удаа хуралдан шаардлагатай тохиолдолд ээлжид бус хурлыг зарлаж болно гэж заасан байна.